Сайн байцгаана уу? Та бүхэндээ удахгүй болох сар шинийн баярын мэнд төшөөлье. За тэгээ өнөөдрийнхөө үгийн төлөө эзэн тандан залбирая. Эзэн минь ээ, өнөөдөр бид таны үгээс сурмаар байна. Ялангуяа одоо удахгүй болох цаасаар хэрхэн гэрчлэх талаар бидэнд бас заавар зөвлөгөө, урам зориг өгөөрэй гэж Есүсийн нэрээр гуйн залбирч байна. Амен. За би өнөөдөр та бүхэнд хэрхэн эзнийг гэрчлэх талаар хуваалцъя. За тэгээд Лук 4:18 би та бүхэнд уншиж өгье. Намайг тослон томилсон учраас над дээр эзний сүнс байна. Зүдэрсэнд нь сайн мэдээг дуулгаж, олзлогдсонд нь эрх чөлөөг тунхаглан, хараагүйчүүдэд хараа оруулж, дарамт дотор байгсдыг суллах гэж намайг тэрбээр илгээсэн юм аа. Есүс энэ дэлхийд сайн мэдээний төлөө ирсэн. Үндэ Есүс өөрөө сайн мэдээ байсан юм. Есүсийн хэн болох, түүний юу хийсэн бидэнд хандсан түүний сайн мэдээ. Тийм учраас одоо удахгүй ингээд цагаан сар болох гэж байна. Бид хайртай дотныхоо хүмүүстэй төрлөх гэр бүлийнхэн, за тэгээд хамаатан саднууд, найз нөхдөйгөө уулзна, хөршөөдтэйгээ уулзна. Тэгэхээр тэдэнд сайн мэдээ ярих үнэхээр одоо боломжтой болно. Тийм учраас бид эзнийг бас гэрчлэмээр байна. За тэгээд үнэхээр эзний бидний төлөө юу хийснийг бид гэрчлэхэд хүмүүст итгэл найдар төрөх болно. Үнэхээр эзэн бол сайн. Эзэн бүх хүмүүст хайртай. Намайг одоо биднийг хэрхэн хайрласныг бид бусдад гэрчлэхэд бусад хүмүүст ч гэсэн одоо итгэл төрөх болно. Үлс 1:8-ыг уншия. Харин ариун сүнс та нар дээр бууж ирэхэд та нар хүчийг хүлээн авч Иерусалим, Иудаа, Шомрон даяар төдийгүй дэлхийн хязгаар хүртэл миний гэрч болох юм гэлээ. Бид итгэл найдвартайгаар ариун сүнсний хүчээр бид баяр хөөртэйгээр гэрчилдэг. Ариун сүнс бидэнд гэрчлэх тэр зориг хүчийг өгдөг. Бидэнд хэн нэгэн зорж ирээд сайн мэдээ ярихад, Иесус биднийг хэрхэн хайрлсан тухай ярихад бид итгэж хүлээж авсан. Хэрв тэр хүн ирээг бол бидний итгэх тэр хугацаа хойшлох байсан. Тийм учраас хэн нэгэн Бурханд дуулууртай байж эзнийг гэрчлэнээс болж өнөөдөр бид итгэлтэй, өнөөдөр бид бас хоорондоо нэгдмэл болсон. Тэгэхээр нэг удаа илгээлтийн чуулган дээр нэгэн номлогч хэлэхдээ өнөөдөр олон оронд, ялангуяа Азийн энэ их хүн амтай одоо энтгэг Хятад гэх мэт энэ улс оронд хүмүүс зарим газарт нь итгэх боломжгүй байна. Яагаад гэвэл тэдэнд сайн мэдээ ярих хүн алга гэсэн. Тэгэхээр энэ үнэхээр харамсалтай. Биднээс олж олон хүмүүс итгэх боломжгүй байл. Энэ үнэхээр бас гонигтай, харамсалтай. Тийм учраас харин бид байгаа учраас бид гэрчлэх болно. Эзэн бидэнтэй хамт учраас эзэн бидний хэлсэн сайн мэдээгээр дамжуулан сонсож байгаа хүнд итгэл найдар, аврал, мөнх ам өгөх болно. Тэгэхээр сайн мэдээ бол 1-р Коринт 15-ын 3-4 дээр бичигдсэнчлэн Есүс хүн төрлөختний гэм нүглийн төлөө үхээд оршуулгадсан. Тэр 3 өдрөө дахин амилсан. Үхлээс амилсан. Тэгээ энэ бол үнэн бөгөөд үүнийг гэрчилж тунхаглахад сонссон нэгнийг аврах хүчтэй. Сайн мэдээнд Бурхны хүч байдаг. Тийм учраас бид үннийг өгүүлэхэд, үннийг хэлэхэд үннийг хүлээн авсан хүн аврагдах болно. Тийм учраас бид хамгийн гол нь сонссон хүн бүрийг итгүүлэх одоо үүрэгтэй биш. Тухайн сонсож байгаа хүнийг итгүүлэх нь Бурхны ажил, Бурхны аврал. Харин бид хүргэх, дамжуулах, бид хэлэх үүрэгтэй. Тийм учраас бид уулзж байгаа хүмүүстэй хэрхэн одоо итгэсэн сүмд хэрхэн явж байгаа талаар Бурхан биднийг хэрхэн хайрлаж, биднийг өрөөж, өөрчилж байгаа талаар бид бас гэрчлэх боломжтой. Тийм учраас одоо 7 хоногт бидний уулзах хүмүүсийн зүрх сэтгэл нээгдэж Бурхан тэдэнд аврал өгөөсэй, итгэл өгөөсэй гэдгийн төлөө
яг одоо бүгдээр хамт залбирцгаая. Эзэн Есүсээ удахгүй Монголын одоо сар шинийн баяр болох гэж байна. Тийм учраас бид ах トゥ төрөл төрөсөд үнэхээр ойрд удаан уулзаагүй олон хүмүүстэй бид уулзах болно. Эзэн минь ээ, тийм учраас тэдэнтэй танилцаж бид Христийн сүмд явдгаа хэлж, сүмд одоо хэрхэн өрөөгддгөө хэлэх боломжтой болгож өгөөрэй. Ялангуяа эзэн минь ээ, аврал хэрэгтэй, мөнх ам хэрэгтэй хүмүүс рүү бидний илгээж өгөөч. Бурхан тэдний төлөө бас залбирах боломж өгөөрэй. Бурхан минь ээ, бид хамтдаа уулзсан үедээ Бурхан талархмаар байна. Таныг гэрчлэмээр байна. Эзэн минь ээ, үнэхээр таны сонгосон тэр хайрлагдсан хүмүүстэй биднийг уулзуулж өгөөрэй. Сайн мэдээ ярихад сонссон хүмүүсийн зүрх сэтгэлийг Бурхан одооноос эхлэн итгэхэд бэлдэж өгөөч. Таны үгийг хүлээн авахд бэлдэж өгөөч. Хэрхэн залбирахыг тэдэнд зааж өгөөч. Үнэхээр аврал үнэн Бурхан байдгийг тэдэнд мэдүүлээч Бурхан Аава, та бидний хүмүүстэй холбож өгөөрэй. Сайн мэдээгээр холбож өгөөрэй. Бидэнд гэрчлэх зориг зүрхийг өгөөч гэж Есүсийн нэрээр танаас залбирanгуйж байна. Амен. Бид эзнийг гэрчлэхээр дуудагдсан учраас бид дуугүй байхгүй. Дуудлынхаа төлөө амьдрал.